За зөвхөн амралтын хөтөлбөр маань үргэлжлэн танд хүрч байна. Та яг одоо Олоо телевизийн Ням гарагийн амралтын хөтөлбөрийг үзэж байна. Тэгэхээр энэ мөчид бол бид өнөөдөр бас үзэгчтэй хэрэгцээтэй байж болох мэдээлэл бол хүргэсэн тийм ээ. Ням гараг гэдэг бол их ажлын өмнөх өдөр. Хамгийн ихээр альчаалаа тайлж зам мэдээллийг авах юм онцлогтой өдөр байдаг үзэгчтэй. Тэгэхээр манай студид яг одоо бид хүндэт зочинтойгоо бол ярилцах болсон. Тэгээд манай телевиз бол залуу уран бүтээлчтэй шинээр аливаа зүйлийг сэдэж тийм ээ нийгэмд үнэхээр одоо өөрсдийг бас таниулж өөрсдийг оршин тогтнож гэнэ гэдгийг харуулдаг гайхалтай уран бүтээлчдийг үргэлж одоо уулзсаар байдаг. Тэгээ энэ мөчид манай студид Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан яруу найрагч дуучин Наранхуу маань студид ирсэн байна. Амралтын өдрийн мэндэргээ. Сайн бацгаана уу, амралтын өдрийн мэндийг хүргье. Нийт телевиз үзэгчтэй. За амралтын өдөр одоо манай урилгыг бас хүлээн авч хүрэлцэн ирж тийм ээ ирсэн хамгийн түрүүнд одоо зорилго нь бол өнөөдрийн манай зочны хувьд бол маш сонирхолтой ийм яриа өрнүүлэн бид. За тэгэхээр дуучин хүн, яруу найрагч байна гэдэг бол тэр хүний давуу тал гэж бид хардаг. Тэгээд яг одоо утхан удахгүй 2 дугаар сарын 8-нд өөрийнхөө яруу найргийн цомгийг үзэгч та бүхний дуун таартай хүмүүсийн зүрх сэтгэлд бол гар дээр зүрх сэтгэлд нь тэрхүү аялгау одоо яруу найргад амжиж очих юм шиг байгаа тийм ээ. Тэгээд энэ талаар манай студид үзэгчд маань мэдээлэл хүргэсэн тийм. Би анх 2009 онд Дөрийн дулаачийг Хөгжим бүжгийн коллежийн Дөрийн дулаачийн ангийг төгссөн. Тэгээд саяхнаас энэ яруу найраг гэдэг зүйлд маш ихээр дурлаад тэгээд өөрийнхөө л дотоод ертөнцийг чагнан бас шүлэг бичих сэтгэлдээ хөтлөгдөд. Тэгээд эд дургуун шүлэг бичээд тэгээд хүмүүс бас санал тавьсны үтсэн дээр найз уран бүтээлч найзууд маань хилээ цомог гаргаач гэдэг. Тэгээд би цаг хугацааны зөвлөлт нэртэй анхны яруу найргийн сонсдог ном буюу цомог гаргасан. Тэгээд дуучин хүн байж яагаад дууны цомог гаргав юм бэ? Дууны уран бүтээлээр яг хуу тодорхой хэмжээнд оюутан цагаасаа хойш хийсэн дуунууд байгаа боловч энэ зүйлд хэтэрхий их дурлаад тэгээд дууны цомог биш яруу найргийн цомог гаргасан. Тэгээд жоохон нэлээд их сайхан цомог гаргах гэж хичээсэн. Тийм. Тэгэхээр бас цомгийн маань баяр дээр ирсэн хүмүүс бас одоо цомгийн маань захиалан авч байгаа хүмүүс бас мэдж байгаа. Тэгээд өнөөдөр бас цомгийнхаа талаар телевиз үзэгчтэйгээ хуваалцаад ярилцаа сууж байгаад бас их баяртай байна. За хамгийн одоо түрүүнд бол ойрын хугацаанд сүүлийн үед би одоо яруу найрыг сонирхож байгаа гэдэг чинь тийм. Дурлсан юм уу? Яасан хаягдсан юм уу? Тийм ээ. Гэхдээ дурлсан хаягдсан биш ээ. Одоо яагаад тийм болсныг би бас өөрөө сайн мэдгүй. Гэхдээ би бас их ганцаардлаас болсон байх гэж бодож байгаа. Бас байж болно тий. Тийм. Ганцаардл гэхээр нэг тийм дурлаж хаягдсан ганцаардл биш. Би ганцаараа хүний нутагт байсан. Тэгээд иргэн тойрон хэл мэдэхгүй хүмүүстэй, сайн ойлголцохгүй хүмүүстэй би одоо Шинжаан гэдэг шүү дээ, Шинжаан уур тэнд дуулдаг байсан байдлаа. Тэгээд тэнд айгүй их ганцаарцсан. Энэ чинээс утга зохиолын номнууд нэлээд авч явж уншаад тэгээд тэрэндээ маш их өвлөгдсөн юм болоо. Гэхдээ би багадаа шүлэг бичдэг байсан. Хүүхдийн хүрэлтлэг уран зургийн наадмад маш их оролцдог байсан. Тэгээд сургууль төгсөхдөө ч гэсэн утга зохиолын дээд сургуулийн 2 сургуулийн урилгатай төгсөж байлаа. Тий. Тэгээд Хөгжим бүжгийн коллежийн урилгатай бас тэгээд дуучин болмоор санагдаа. Багш маань намайг чи дуучин бол гэдэг намайг Хөгжим бүжгийн коллежид 2004 онд хэлсээд 5 жилээр төгсөж ирсэн. Тэгэхээр яг ганцаардлаас олж яруу найргийг сонирхож одоо дурлаж бичих болсон гэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр за яг ингээд ганцаардаад байж их үедээ одоо төсөөлт юм уу эсвэл бодит байдлаас юм уу тийм ээ. Одоо ямархуу өнгө аясаар зарим хүмүүс нөгөө онгод орж ирээд гинт онгод орж ирээд бичлээч гэдэг юм уу те. Таны хувьд юу юм? Ганцаардл гэхээр тэнд айгүй их ганцаардж исэн л юм шиг байгаа юм би. Тэгээ ороо тайзанд дуулдаг. Одооний нөгөө юуг нь нухтай. Баарнд клабд дуулдаг гэсэн. Тэгээ ороо очоод 2 гараан дээр гарч дуугаа дуулчаад дандаа Монгол дуунуудад Монгол дуугаа дуулчаад тэгээд дуугаад гэртээ ярихтаа ганцаараа тэгэл тэр маш том хот байсан л да. 9 сая хүн амтай. Тэгээд дандаа хэл мэдэхгүй маш олон хэдтэй маш олон үндэстнүүд байдаг гэсэн. Тэгээд тэр дундаас бас тэр үндэстнүүдийн сонин гайхамшигтай зүйлүүдийг хараад ч юм уу тэгээд нөгөө лалын сүмнүүд маш их байдаг гэсэн. Мусульман шашинтай. Тийм. Тэгээд тэр сүм дотор ингээл орохоор ингээд аюу гоё ингээл маш гоё. Гэхдээ би ганцаараа л ингээл хэл мэдэхгүй хүмүүстэй явдаг. Тэгээд дотор хараад тэгээ нөгөө уран зохиолын номнууд тэгээ магадгүй нэг одоо
хүнд сэтгэлтэй байсан юм болов тий. Бас магадгүй тий. Тэгвэл тэгээд хүний өгөгдөл чи айгүй сонин шүү дээ. Гэхдээ миний шүлэгнүүд дандаа тийм нэг харуулслын шүлэгнүүд. Гойнгийн харуулслын гойнгийн гэл дандаа хүмүүс тэгж чи яга дандаа ийм зүйл хийж тийм ээ. Мэдхгүй. Гэхдээ яг их орны сэдвтэй зөндөө юмуд надад байгаа. Энэ болгоныг өгөөл хүмүүст байдаг зүйлийг чи бичдэг баг гэж. Менежмент хийгээд байна уу тэргээд манай найзууд их тэгдэг л дээ. Ягаад гэхээр хүнд анхны хайр гэж үүдэг тийм. Магадгүй тийм тэр ганцаарлаас эхэлсэн байж магадгүй л гэж би өөртөө тийм дүнэлтийг тавьж байгаа. Гэхдээ бас нөгөө оюутан байхдаа гэхдээ би дууны шүлгүүд бас их бичдэг байсан. Дууны шүлэг. Тухайлбал бидний мэдэх дуу байгаа. Оо тийм сүртэй мөртэй актер юм байхгүй. Гэхдээ залуучуудын мэддэг ганц нэг дуу хайрын үе юм. Тэгээд ганц нэг дуу. Өөрөө ч анхны уран бүтээл бас их гоё юм байл шүү дээ. Их гоё гээгээ. Тийм ээ. Тийм заяаны бүсгүй гэдэг. Тэр дуу чинь одоо 2 жилийн өмнө юм уу? Оо тийм үү. Тий би чинь машинтай тавьж явж байгаа. Шууд машина зараад тэгээд юм байсан шүү дээ. Айгуу зэрэгтэй тэгээд өөрөө үгээ энэ зөхиогоод. Тий тэгээд өөрөө дуулсан. За энэ нөгөө түрүү хэлжсэн шүү дээ. За мод би бас түрүү албаар нөгөө хайрласнаа дурснаа хаягдснаа гэж яг л нөгөө ганцаардлаа сургаж авсан. Тэр бол хайр дурлаас болоогүй гэдгийг ч юм уу хэллээ л дээ та. Тэгээд энэ дээр нөгөө нэрнүүд нь бол яг тийм байна. Дандаа нөгөө бүсгүй хүний араас те ингэсэн ч юм уу эсвэл нөгөө гомдолтой үлдэнэ гэдэг чинь тэрнтэй тустай юм шиг юм. Амлаагүй амраг минь гэсэн байна. Чиний араас залбирна гэсэн байна. За мөнгө хурамгүй дурддаггүй яач вэ? Дурлалднаас хамаагүй. Гэх мэтлэнгээр ингээд уншиж үзнэ бид. Гэтэ яг энэ одоо шилгүүдийн одоо энэ нэрсэн нь яг эмхтэй хүн ч гэсэн нэг юм уншихад ч гэсэн бид нарт мэдрэмж өгөх юм шиг ингээд санагдчихэв. Сошиал ертөнцөөр миний шүлгэнүүдийг хүмүүс айгүй их сонсох дуртай байдаг. Би бас тэрнээс айгүй том урам авсан гэж боддог. Тэг хүмүүс маш их шеэрлж нүүр номоо гоёдаг. Тэгэл хамгийн олон шеэрлсэн одоо 1000 гаруй нүүр номоо одоо хамгийн ихний шүлэг маань хамгийн эхлээд би бичээд сошиал тавьсан маань энэ ханилаагүй амраг гэдэг шүлэг байна. Тэг хүмүүс нэрэл ийм дурсамжууд байдаг штеп. Хүнд ямар нэгэн хүнд ийм зүйл байдаг гэл ингээл айгүй комментууд нь хүртэл нэг тийм зөөлхөн чанартай зүйлүүдийг хэлдэг. Баярлалаа. Их гоё урдны зүйлээ их саналаа. Ямар гоё юм бэ гэл. Гэтэ их дандаа гэгэн талынх нь юм хүмүүс их ярьж урам өгдөг байсан. Энэ бас нэг гоё уянгийн дуу болох юм бол бүр илүү л эмзэг шахтай ч юм уу тийм хүрэхээр юм шиг. Манай ганц нэг дуучин найзууд бас тэр шүлгийг чинь дуу болгочмоор юм байна. Жохор хайрцаглчаач. Тэгээ чи өөрөө айлгыг нийгээд өгөөч тэргээд одоо аяг их санал тавьж байгаа нөгөө найзуудаа дурцсан бүгдээрээ машиндаа сонсоол явдсан юм шиг байгаа. Тийм. За одоо дуучид маань бол сүүлийн үед бол өөр өөрсдийн гэсэн өнгө те өөр өөрсдийн гэсэн өрмөц одоо хитцээш хинж татгахааргүй тийм гоё чадвараар гарч ирж байна л та. Тэгээд бол хамгийн анхлаад бол ингээд сайхан цаг хугацааны зүйлгээ те уянгийн шүлгийнхаа цамыг бол та 2 дугаар сарын 8-нд одоо тийм ээ уншигч сонсогчдын одоо бас гар дээр ингэж хүрэж байгаа юм. Тэгэхээр ерөөхдөө энэ ажлыг бол бас мэдээж ганцаараа ер нь бид нар юм бүтээдэг шүү дээ. Дэмжиж хамтарч ажилласан хүмүүс хэн тусалсан байдаг. Энэ цомгийг би өөрөө айгүй гой бардам хэлмээр байгаа. Энэ цомгийг би өөрөө бүтээсэн. Бүх юмыг би өөрөө
энэ одоо энэ зураг авалт маалтууд ингээ одоо энэ романтик орчин мөрчнийг бүрдүүлэх одоо жишээ нь энэ Жанетны энэ дээр ингээд лаа маасгцсан байгаа. Энийг би өөрөө гэртээ суужгаад 2 3 лаа хөөт ортогтой зурлаж бүгдээр ингээд хийсэн. Тэгээ би өөрөө өөрийгөө спонсорлсон. Тий. Манай гэхдээ би хэлмээр байгаа True Sound студийн манай багийн найз манадад их бичлэгтэн дээр тусалсан. Тий. Тэгээд энэ дизайныг хийсэн санал дээр ойлонгийн ярилцсан санал дээр манай гал принтгийн цоогийн найз маань хийж өгсөн бас тэр хоёртоо баярлалаа гэж хэлье. Бас тэгээд бас жижигхэн зүйл дээр бас би чинь бас нэг хэсэг айгу болохгүй жоох эгийн зүтгэтад ингээд явж байсан. Тэгээ би миний хар багын найз одоо Солонгост байдий. Амгаа найз маань бас надад тус хүргэсэн. Тэгээ нэг 2 3 хаан хүмүүс надад тус хүргэсэн. Гэхдээ би бүх зүйлийг өөрөө ер нь бий болгосон гэдэгтээ бол хэлнэ. Тийм ямар нэгэн ивент итгэвч байхгүйгээр би бүх зүйлийг тэгээ маш хурдан хугацаанд гаргасан л да. 1 сарын ихээр хийгээл нэг 14 хоногийн дотор 7 хоногийн дотор хийгээл урагшны явуулаад гонжууд хэвлэгдсэн. Тэгэл буцаад өрөөдсөн 14 хоногийн дотор. Яагаад гэхээр нөгөө хил хаагчих гад уртлын цагаан сурлах гад тэгээд маш яралтайгаар бүх юмудаа яасан. Гэхдээ алдаа дутагдал гээд ингээд яг ингээд харахаар өнцгөөс алдаа дутагдал байхгүй. Гэхдээ бас шүлгүүд маань зарим нэгэн хүмүүс таалагдах ч юм уу таалагдахгүй юм зөндөө байгаа. Бас зөндөө олон шүүмжлэлүүдийг авч байгаа. Тэгэхээр анхны юм гэдэг хамгийн дурсамжтай хамгийн сайхан байдаг болохоор тэр надад хамаагүй би тэр алдаан дээрээсээ магадгүй маш их суралцж байгаа. Дахиад өөр гоё юм гарах юм төлөө зорж байгаа бодож байгаа. Сая үзэгч маань гэсэн дэлгэцэн дээрээс бол сая энэ тийм ээ постерыг бол харлаа шүү дээ тийм аа цамгийн. Тэгэхээр энд бол яг нөгөө бас шинэлэг тэгээд их залуучууд бид нарт бас их таалагдж байгаа байхгүй. Тэгээд бид нар нөгөө би биэндээ хамт байхдаа ч юм уу хийлж чаддгүй те дараа нь дандаа нөгөө байхгүй болсныхын хооронд харуулсал ч юм уу гэл гих мэтлэнгээр би удаа тийж харж байгаа. Тэгээд үзэгч маань бол өөрөө өөрсдөө яг үнэхээр нэг энэ таны одоо энэ шүлгүүд яг нөгөө миний хэлэх гэснийг ч юм уу эсвэл бусдын хэлэх гэснийг хин нэгэнд дамжуулж байгаа тийм дамжуулагчийн үүрэгтэй юм цомог юм шиг санагдсан. 2 сарын 8-нд би цомгийнхаа баярыг хийх гэж байгаа. Тэгээ яг өөрийнхөө миний сонсогч одоо намайг сонсдог бас хэсэг хүмүүс байдیں۔ Зөвхөн одоо ч гэсэн тэгээ тэр хүмүүстэй зориулсан бас тоглолт маягаар яруу найргийн уншлага, яруу найрагчид оролцсон, дуучид уран бүтээлчид хамтлаг амьд төвчм. Тэгээ төгсгөл дээр нь жоохон тийм парти маягийн юм оруулна. Такс таслаад тийм зүйлийг оруулж байгаа. Тийм дээр бас хөвлөлтөөс удаад ирээд удааг байгаа тий. Удааг байгаа. Чинь нэг хэвлсэн. 1000 ширхэг хэвлсэн. Яасан баг хэлсэн гэхгүй. Энэ бол 1000-аас ч илүү байх юм бол хүмүүсийн сэтгэл хүрэхээр сайхан цомог болох нь тий. Юу ч гэсэн тэгвэл 1000-ыг хамгийн азтай хүмүүсийн сэтгэл гэж айгүй сайхан юм бэлээ. Тэгээд хүмүүс айгүй их онлайнаар ингээл маш их захиалж байгаа утсаар яриад хаана вэ? Цомгийн баяр чинь хаана болох вэ? Очиж үзье шүү гэдэл би цомгийн баяр дээрээ бас их гой зүйлүүдийг тусгасан. Айгүй санаа менежмент юм хийж байгаа. Тий. Манай бас постерыг үзсэн, Facebook хуудсан дээр тавьчихсан зүйлүүдийг бас хүмүүс маш их үзэж байгаа. Тэгээд бас ганц нэг сайтууд дээр бас их гой мэдээлэл гарч илээ. Романтик цомгийн эзэн хинбэ тэр гэл. Бас тиймэрхүү зүйлийг хараад өөрөө уншаад тэгээ ингээ хүмүүс сэтгэл хэлсэн байхыг харах их сайхан л юм байлээ тий. За ингээд үзэгчтэй. Тэгээ манай өнөөдрийн одоо амралтын өдрийн хөтөлбөрт зочноор манай одоо яруу найрагч, дуучин, наранхуу маань ирсэн. Тэгээд ямар одоо бэлэгтэй бидэн дээр ирсэн бэ гэвэл өөрийнхөө одоо тийм ээ яруу найраг одоо шүлгийн гайхалтай юм түүр цомгийг болол 20 дугаар сарын 8-нд нийт яруу найрагт хайртай уран бүтээл дуучдынхаа бүтээлийг үнэлж чаддаг, сонсож чаддаг үзэгч түмэндээ зориулж ийхүү одоо цомгоо бэлэг болгон барихад бэлэн болоод байгаа юм билэ. Жавар үргэн гэж ярьдаг. Тэгээ тийм ч дандаа нөгөө шүлгээр үргэлэгдэггүй. Тэгэхээр өнөөдөр манай хөтөлбөрийг үзэж байгаа үзэгчд маань болоод манай студ өнөөдөр бас их одтой. Тэгээд ямар ч хэсэн нэг сайхан шүлэг болоод хэлэх баха. Тэ? Баярлалаа. Тэгээд хүний хамгийн сэтгэлээс гардггүй зүйл магадгүй хоёрын сэтгэлээс гардггүй зүйл анхны хайр гэж юм байдаг тий. Анхны хайр бол маш гэгээлхэн тийм сайхан байдаг. Тэгээ өнөөдөр амралтын өдөр учраас би нэг тийм амаргийн тухай ч юм уу нэг тийм хагцлын тухай шүлэг уншия гэж бодохгүй. Тэгээд цомогт маань орсон цаг хугацааны зөвлөлтөмжтэй цомогт маань орсон анхны хайр гэдэг шүлгээ нийт телевиз үзэж байгаа хүмүүстэй зөвлөм шиг бүгдээрээ бас анхны хайраа сэтгэлтэй бодорой гэж бодож байна тийм.
Анхны хайр минь. Анхны гих тодотголтой юм бүхэн гэгээн. Аашилж аяглаагүй анхны хайр бүр гэгээн. Зэл тойрсон хүүхэд насны чамдын чамдад хадгалагддаг юм. Зэрэглээ шиг холмотогт. Одоо тэр юм суудаг юм аа. Шууд ижил-ижлэрэн ганганалдах зуны нэгэн аялгаунд. Шүүдэр гიშгэлэн хамт алхдаг байсан гэнэм. Шүгүргүй борон дотор инээ дасхан гүйлдсэнч. Шөнийн анир дунд болзоонд зогсоогүй гэнэм. Намар надад гоник мэдрүүлсэн жил тэр байжээ. Наран доогор тогруу буцахтаа ганганаагүй зүм тэр байжээ. Ижидэн уяата сэтгэлийг минь хайрлуу хөдөлсөн тэр минь байжээ. Ирэх өдрүүдийн шаналанг дэндүү мэдрүүлсэн тэр минь байжээ. Өөр өөрөөсөө өршөөл ирэхэргүй анхны хайр минь. Өөр ингэр бодож ч зүрхлээгүй гэгэн тэмүүлэл минь. Эмтэрч унаагүй цамцны товч шиг тоотойхон уулзсан охин хонгор минь. Илэх цаг хугацааны өртөөн дээр үргэлж зөрсөн хов заяа минь. Анхны хайр минь. За баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгчтэй. Бид өнөөдөр амралтын хөтөлбөрийнхөө хүндтэй зочноор залуу уран бүтээлчтэй дэмжиж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Яруу найрагч Аранхүүгээ студидтэй урьж энэхүү 2 дугаар сарын 8-нд одоо үзэгчдийн хүртэл болгох энэ шүлгийн төвөр бас их шинэлэг энэ бүтээлийг нь бид хүлээж авч ийн гэдэг энэ мэдээллийг та бүхэндээ үзүүллээ. Шүлгэнүүдээ би клипчлээд ерөнхийдөө эхэлсэн байгаа. Цомог гарахаас өмнө 4 жилийн намраас эхлээд цомогт маань орсон гонигт сэтгэлийн намар гэдэг шүлгэн дээрээ бас клипчүүлсэн. Тэгээд төгсгөлд нь бүгдээрэнд нь эрүүлийн хаз жаргалыг хүсье. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирвэ. Цомгийн маань баяр 2 сарын 8-нд хуучнаар Bra House буюу UB Jazz Club Монгол ганцугаа UB Jazz Club-д ороо 8 цагаас болох болно. Тэгээд намайг таньдаг хүмүүс бүгдээрээ хүрэлцэн ирээрэй гэж хүсэж байна. Маш гоё үдшийг өнгөрөх болно. Баярлалаа. За ингээд амралтын хөтөлбөртэй хамт исэн үзэгчдээ баярлалаа. За энэ удаагийн түвшний ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Эргээд дараагийнхаа болонгаар уулзцгаая. Гонигт сэтгэлийн намар. Судрын аянд мордсон дээдсийг өнгөр бараадуулдаг. Салбан галдан явдалтай тэмэн зөстэй намар. Сулгарсан нэрмлээс дурамчхан хөндрөөд өвлтийш. Шуугилдан мотхон. Гонигт сэтгэлийн хөндөөрлөл юм аа. Цэцэгсээр зөндөл зурсахтаа ганцаар л байдаг. Зэлийсэн талд өвснөгөө дуулсаар л мөхийдэг. Сүүдрэн сэмэртэл чирсээр аянд шууд холыг л зэрдэг. Савсан хөглөгөр маань нэгийхэн мөчлөх дуулуураадаг. Гонигт сэтгэлийн намраа. Ойлохтаа унахсан навчин дээр чин бэлхүүс дөрж ирэхэн болсон юм бэ. Дуулахтаа өөрөн ирч чам шиг уйлдаг юм бэ. Боторч сарнсан шаргал өнгөнд чин бодлон хуваадаг юм бэ. Буцаагаад буйл шиг хөвхтэй. Булгаас бос авах шиг шангаар шүлэг утгадаг юм би. Өнөртний цадгаас хэсэгхэн зураг сонсогдол. Өрцгийг нь зүссэн уянгын дуу юм чи. Өндөр өгдийг минь гадаалуулж нартай хууч хөрүүлсэн. Өндгөн хэлбэртэй дэлхийн хайрын холбоос юм чи. Нэгэн жарны талыг сүүдрээс нь зурж тоолохдаа нулимсан унагмар өдрүүдийг чамаас л болох юм. Эс бүхэн минь мөхөж өг минь цуурай болох юм цаг. Эс шиг өнгөнд чинь шингэж чиний хэлтэрхий болно. Гонигт сэтгэлийн намраа. Амралтын өдөр хөтөлбөртэй хамт байгаа үзэгчдээ баярлалаа. За тэгэхээр түвшний ярилцлага маань үзэгч та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За ингээд өнөөдрийн амралтын хөтөлбөртэй хамт байсан үзэгчдээ баярлалаа. Өнөөдөр студид хөтлөгч Чингээ, хөтлөгч Отгоо, хөтлөгч Тэгшинаар ажилласан. Ингээд үзэгчд маань эх 7 хоног тийм ээ ажил үйлсээр бас өдөр бүтэмжтэй халтгаа. Тэгээ манай хоёрын бас эх 7 хоног төлөвлөсөн одоо шинэ нэвтрүүлэгтэй уран бүтээлтэй холбоотой ажлууд нас ингээд бүтэмжтэй авах болтгоо гэж өрөө. Тэгээ үзэгчдтэй хандаж бас ирч хүчээ сайхан үг хэлэх бах те хэлбэрийн төсөл.
За тэгээд амралтын өдөр хөтөлбөртөө хамт байгаа үзэгчдээ баярлалаа. Бид гурван бэлтгэсэн мэдээлэл үзэгч та бүхнийг уйдаагаагүй байх гэдэг итгэлтэй байна. Ингээд дараагийн BM8 гарагийн амралтын өдрөөр иргэн уулзлаа. Түр баярлалаа.